Би өнөөдөр нэг бичлэг эхлүүлье гэж бодлоо. Одоо цаг 8:18 болж байна. Тэг. Миний нэг өдөр хэрхэн өнгөрдөг те. Миний энэ айлаа өдрүүд хэрхэн өнгөрдөг талаар би ингээ бичлэг хийе гэж бодсон. Тэгээ дээрэс нь би бас нэг гэртээ ирээд бас удаан байгаа болохоор бас гэртээ бас юу шинээр авснаа бас харуулъя гэж бодож маш их юм шинээр авсан байхаа. Хавь ихэд би өндөр шүдний юмлыг явах хэрэгтэй байхгүй. Тэгээ би өгтөр нөгөө нэг хэдэн цагаас гэдгийг харахаа мартсан. Тэгээ тэрэндээ санаа зовоод унтсан чинь нэрт ингээд өглөөрт очиж байгаа байхгүй. Толгоо өвдсөн зэрэг юм аа. Йоо, асаагаад унтсан чинь энэ кондишн бүр амар хасаа зөө. Yes. Өдрөөс таяд айжгүйс ирсэн байж төө. За. Бос. Ямаа хий. Электр цагаа хараатыг заяа. Йоо, энэ нэг артлын шүдийг янзлуулах гэж нэр юу ч болоод байгаа юм. Тэгээ тэр юм чи ингээд нэг сайн юм уу гэхээр гүүж юм шиг миний шүдийг бүр амар удаан янзалдаг. Гэхдээ би ингээд өмнө одоо яг Японд ирээд энэ одоо баг 4-5 жил лом хийлгэсэн баха мэдгүй юм уу хийлгээд юу лээ. Яа. Ломб энтер хийд гэдэг тэр ломб нь ерөөсөө унаагүй бүр ингээд бүр хол ийсэн чи би зорж очдөг байхгүй юу. Би бүр ингээд та хийдэ надаас хол ийсэн чи би тань дээр очноо. Аим сүмсгүй. Шивэргүй болчих ашгүй дээ. Би хэд хоног шивэртээд. Тэгээ тэр ингээд ажилтны гутлыг өмсгөр ер нь бол нэг би бол ер нь гайгүй. Тэгэд би яарахгүй нөгөө нэг айгүй хорт цагаар нэг 5 өдөр дараалал ажилласан чи би шивэртээд тэрийг би юусэн мдээгүй зэ би өөрөө шивэрч байгаа. Тэгэд гисэн чинь нараа нав хөлнөөс чи юу өнөртэй байна гэ. Тэгэл би хөлөө өнөрсөн чи маа шивэр. Тэгэл угаасаа гэрт нөгөө шиврийн заслага байсан хгүй. Тэгээ тэр мөрийг түрхээл яг 3 хоног 3-4 хоногийг угаасаа бусад нөгөө готлуудаа шивэрдүүлч үгээд амар айгаад байгаа хгүй юу. Тэгээд би ч өстө нэр нэг өглөө орой ирээл шууд хөлөө байгаал хөлөндөө тосоод үрхээл тэгэл нөө цацгашаа цацаа. Тэгсэн чинь шивэр маань зүг болчих. Угаасаа нэг аим шивэрдээд байдгүй юм яа. Шивэр мэр гэдэг чинь одоо тэгээд аим муухай штий. Тийм биз дээ. Би ч нэг өмссөн юмсан нэг удаа өмсдөг нэрээ. Тэгээд дандаа орныхаа хажууд нөгөө нэг юу өсгөөж тавиад исэн. Өглөө нөгөө сэрхээр чинь нөгөө усан нөгөө хүүхдэн болсон байдээ штэ тий. Тэгээд би нөгөө шууд өглөө хүүхд дуусаж чадахгүй. Тэгээд усаа яг ингээд онцгойхоо өмнө ус бослохчаад усаа ингээд юм халуун байрагчтай савн тийг тэгээд өглөө удах гэсэн нэр. Тэгэх юм бол өглөө усвал нэг шууд ингээд усуумаар байгаа штэ тий. Тэнгүүт ус бослыг хүлээхээр нөгөө болдоггүй байсан байхгүй. Тэгэхээр бүр шууд ингээд толгойд за би дотор ингээд хийчихье. Тэгээд орны хажуу тавьж амар унтдаг гэсэн. Гэхдээ ааруулт ус. Йоо баг халуунаар хүмүүс slow morning гэдэг чинь тий. Миний хувьд бол lazy morning байхгүй юу. Тэгээд ингэ жоохон тайван байж гад ажилдаа явбал илүү амар гой санагдаад байдیں۔ Яраа сандраад ингээд тахаар тэгээд амар хэцүү байдаг байхгүй. Тэгээд ямар нэг юм мартсан байвал бас амар хэцүү яа. Өглөө босоод нэрээ шүдээ байгаа. Тэгээд хилээ угаахтаа өгдөгөө. Би амар өгдөг. Чи яагаад тагалзаад байгаа. Хилээ угаа. Гэтээ угааж агаад бүр амар бөөлжчихсэн нэг удаа. Тэрнээс жоохон ингээ айгаад байгаа хгүй. Хилээ байгаа нэр. Дуу тавьчаад. Энэ хоёр хөөрхөн гутал байгаа. Энэ хоёр хөөрхөн гутлыг нараа болгороо эмэгтэй гутлыг Японоос олж ирсэн. Би болохоор эрэгтэй гутлыг Монголоос хүрээлэнгээс олж ирсэн аахгүй амар хөөрхөн тэгээ бит хоёрыг нэг ингэж аваад хаатгалцсан гэдэг. За тэгээд дэжтэй те. Энэ хавьд болохоор одоо миний юмнууд байна оо. Манай нөгөө нарагийн ахын өгсөн агаар чигшүүлэгч энэ надад бүрстэй амар туссан зөө.
Тэгээ амар ханиадтай үед энийг ингээ асаагаад унтдаг гэсэн. Вау. Одоо бүр амар туссан. За тэгээд дараа нь болохоор энэ хивсийг шээнээс нөгөө нэг захиалж авсан байхгүй юу? Би нөгөө нэг бичлэг хийгээд би амар хэм авлаа гэж оргицсан шүү дээ. Тэгээд тэр бичлэгэндээ энэ хевсийг авч ирсэн. Энэ хевс болохоор бүр үнэхээр амар гоё зөөлхөн заяа. Тэгснэ ерөөсөө халтарч яагаад байдгүй. Голдчаад байдгүй. Тэгээд энэ нь болохоор хамгийн том нь 2 3-тай илүү 2.80-тай ч илүү. Тэгээд артал нь болохоор ингээд ийм. Тэгээд зузаан нь болох юм бол нэг иймэрдүү. Гэтэл энэ бол нэр үнэхээр гоё хевс. За ингээд бит хоёр ер нь бол энэчнээ ингээд онцож амардаг. Окей. За одоо өглөө юу хийдгийг шийдэх чинь амар чухал мөч аахгүй. Тэр өглөө яаж сэрэн дээр юу идмээр байгаа нь ингээ харагддаг шүү дээ. Тэгээд гэрт бол хоол байна. Яа энэ мөрөн дээрээс яа өвдөд байгаа юм. Йоо ятраа. Энд ирснээс бас зүр өвдөхгүй юм байх болсон. За энэ ч өвдөө, тэр ч өвдөө, энэ ч өвдөө, тэр ч өвдөө. Авсан юмуд үзүүлээгээд гисэн шүү дээ. За тэгээ саяны тэр өрөөнд болохоор ганцхан хевсийг л авсан. Энэ нөгөө нэг аяг тавг хатаач энэ нэст амар чухал тий. Энэ нэст нэг хэрэггүй хог авсан байлээ би. Энийг ингээд харахаар одоо энд нөгөө хоол мол хийчээд нөгөө нэг хоол хутгасан ингээд юугаа заяа халбан малбаа тавиад энд ингээд тавга тавина гэж уулын зурган дээрээ байсан. Тэгсэн чинь энэ дээр юу тавгийн тав биш тагийг тавах юм бол энэ зүгээр под гэж унцдаг байхгүй юу? Ийм хүчний суур асан. Би гэртээ ер нь бол айгүй их нөгөө нэг ийм хүчлаа тэгээд арт центр уугалдаг байхгүй юу? Одоо юу нэг зөндөө байдаг ийм үнэртэй ийм хүчнэр тэгээд хүчний үнэрт одоо муу хүмүүс олж чадахгүй хаа. Гэхдээ эднэр бол айгүй гоё үнэртэй. Манай аавч хойшоос нэлээд хастай хүмүүс тэгээд ер нь жоохон хөшийн стилээр амьдардаг би ч яг нэг тийм бас нэг тий залуу хүмүүс үл амьдардаг. За ингээл асаа шүү дээ өглөөнийх үү. Бид жоо энерги цэвэрлэлт юм болов шүү дээ. Ер нь гоё л идэг. Тэгээд нэг энэ болохоор гоё нэг тийм нөгөө юуны үнэртэй. Пү. Навцсан үнэртэй байхгүй юу? Пү. Яа амарлаа авчлаа. Манай нэг халтааг ер нь дараа нэг аваад томор нах юм бол амар том нэг юм сургууль бол ихтэй. Тэгээд мэдээж л өмнө хүн амьдарч байсан юм чинь ингээд одоо хичнээн сайн цэвэрсэн гэсэн бас нэг би ч одоо худлаач хийж юм шиг байна. Тий. За тэгээд энэ болохоор би бол ингээд аяа тавныхаа ингээд доор тавиад ингээд хачууд ингээд энэ дэр ингээд угааз ягаа ингээд тавиад ингээд ингэсэн зургтыг сахгүй тэгсэн чинь энэ яг л 0 тавьдаг шиг юм ирээд би өөрөөс энийг хаана тавихаа мэдэхгүй ингээд энийг хадгалцсан. За өөр галтгоонд авсан юм. Миний галтгоонд авсан юм. Тэгээд энэ хадгалс сэрэнээс хав авсан. Энэ болохоор айгүй хөөрхөн дээр хамгийн гол нь тагтай. Шууд ингэ хийдэг бас байдаг шүү дээ. Тэгээд бид нар бол өмнө хэрэгжилжсэн тэгээд чинь ядж хат юм хөө ингээд амар ингэж эврэж угаад байхгүй юу. Энийг ингээ жоохон заваарцсан л байна. Ерөөс идэх хүсэл алгаа ямар төнийг гэр нүг байна. За тэс хоол алаагаад ид. Нүг балаараа хоол алаагаад ид. Би энд бүр амар зүтгэж байна. Энийг идэх гээд байгаа байхгүй би. Гэтэ хоол байна. Амар хоол байна. Тэр хоолыг бас идэхгүй бол болохгүй шүү дээ. Тэр хоол томаттай шүл байна л лөө. Нэрийг хийсэн. Шүлтэй бол ойр амар идмэр санагдаад. Тэр надад шүлтэй бол гэдэг байхгүй юм. Тэгэд ингэ шүлтэй хоолыг хийгээд тавьчих шүлтэй бол идэхгүй. Ямар учиртай юм бэ? Нараа нэг юм өндөг авсан байл энэ нөгөө нэг тийм нэг ингэж л харагдчих байна. Тэгээд энэ хоолыг идээ дөө. Түн яах юм? Мэдгүй. Ямар талтай. Бол. Ямар жоо нороо зөө. Хай нөгөө голод тийсэн хоолыг юучгүй иддэг.